Синий телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хот хонд. Сайн бацхан хүүхдүүдээ үл мэдэх цэцэгхэн хот хонд нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би туштай танилцуулъя. Эндра 7 настай. За, сайн уу Эндра? Сайн. Нөгөө салаатны захирал аав нь сайн уу? Сайн. За, аавын нэг гэдэг лээ. Цог жаргал. За, тэгээд салаатны захиралгээ хэлсэн чи аав нь юу гэж байна? Баярлж гин үү? Гомдож гин үү? Жахал. Жохон яасан. Баярлсан. Яагаад чи салаатны захирал гэж хэллээ? Яагаад гэвэл яг тэр ажлыг хийхгүй бол худлаа хэлчих юм бол яаш. Уурлаа ш. Тийш дээ, үнэн л ярьж ирсэн дээр те. Салаатны захирал гэсээс аав тэр их олон салаатыг одоо хийж байгаа хэвээрээ юу? За, тэгээд тэр чи яадаг вэ? Чи санаж гин үл мэдхээ тэр үеийг? Мартцсан уу? Чи үл мэдхээ зориулаад ярьдаа тэг аав нь хийчээ яадаг вүлээ тэрийг? Аав хийчээ тэгээд нөгөө нэг салаад өргөдөг. Хаашаа өргөдөг вүлээ? Хотод өргөдөг тийм ээ. Хотод өргөдөг үстэй. Далахтаа л өргөд юм уу? Тий. Далахаас жоохон зэш өргөд шууд хот руугаа буцтээ. Тэгээ буцаа түрээд ирд юм уу? За, тэгээд амжилт нь амжилттай байна аа. Амжилттай. За, болж. Ээж нь сайн уу? Сайн. Ээж нь юм билээ миний үгүй. Бүтэн нэг мэдэхгүй байна. За ба. Жихэн нэр нь баг нэмэх хоёр ахаа. Зөв штэ, яг үнэ. Ээж нь ямар ажил хийдэг вүлээ? Уурхаан. За, уурхаа чинь юу вүлээ? Уурхааны дарга. Уурхааны дарга шүү л мэдхээ. Уурхаа ухдаг. Уурхаа ухдаг, мөн уурхаа ухдаг. Яад юм бэ? Уурхааны дарга юу ийдэ? Уурхааны дарга ажиллаа компьютер дээр хийн, чулуунууд зөөн. Чулуунуудыг хаашаа зөөдөө? Яг нөгөө нэг юу байдаг штэ. Ачин нэвшин байдаг штэ. Тэнд цуугаад нэг тийшээ явд юм аа. Ээж нь өөрөө тэгээд тэр чулуунуудыг чи бүгдийг ингээд ачааны машин дээр тавих уу? Үгүй. Өөр хүн тавьчт юм уу? Хэр том чулуу байна чи харсан уу? Хараагүй би очиж үзэж байгаа. Ээж нь л хэлсэн үү ингээд чулуунуудыг ийшээ хөргөж өгдгөө гэсэн үү? За хэцүү юм байна тий. Тэгээд танаа аав чинь их ядарч гин үү? Ээж нь их ядарч гин үү ажлаас ирээд? Ээж илүү ядарч гин үү? Яаж мэдэгдэж гин? Ээж нөгөө нэг хүнд юм хайд өргөдөө. За. Тэгээд юу нөвдөд нуруу нарай өвдөг үз? Тий анхаар нуруугаа сайн хамгаалаарай гэж хэлээрээ ээжтэй. За юу. За, танаа налаахын дүүргээр сонь сайхан юу байна? Бүгд налаахчууд бүгд сайн уу? Би очиагүй. Яагаад? Сайн гэдгийг мэдэхгүй. Чи тэ хаана байгаа юм? Би хоттой байгаа гэхдээ. Тэгээд налаах дүүрэгдээ хэзээ хин очтیں۔ Аав очдог. Аав нь л очт юм уу? Ээж нь бас энд байгаа юу? Ээж одоо хоттой ирсэн байгаа. Хоттой ирсэн. Ер нь бол налаахад уурхад байт юм байгаа зү. Ээж сэлэнгэд ажилтээ. Ээж сэлэнг юм уу? Би толгой эргэжлээ. Налаахад байдаг. Тэгсэн ирнээсээ хотод амьдардаг. Тэгсэн ирнээсээ аав налаах руу яваад ээж нь сэлэнгэд ажилт юм уу? Би тэрийг бол толгой эргэчих юм бэ. Тэгээс юу залгсангүй. Гарати. Юу. Тэгээд чи тоо яг чи сэлэнгэд очиж үзсэн үү? Үзчихсэн. Шинэ жилээр нөгөө нэг би сэлэнгэд шинэ тэмдэглэсэн байхгүй хамаатантайгаа. За, тэгсэн чи гоё ёсно. Чамд тэгээ сэлэнг, налаах, Улаанбаатар хот өөр хин бас дарханд байдаг гэлээ. Дархны эмээ байдаг. Би дарханд очиж үзсэн үү? Энэ дөрвийн хамгийн гоё газар нь хаана байна юу? Сэлэнг хамгийн гоё. Яагаад? Сэлэнг яагаад гэвэл агаар сайхантай. Бүр мэдрэгдэж гин үү? Яаж мэдрэгдэх вэ агаар сайхан байхаар? Амсгалахад айгүй гоё. Ингээд чээч дүүрээ амсгалж болж гин үү? Харин би хүчтэй агаард амсгаж чаддаг. Яагаад? Тэгэхээр яа дээ? Мэдгүй ингээл жоохон хаагдаад байгаа юм шиг болж байна уу? Дандаа утаатай агаар амсгалсаар байгаад хаагддаг болцсон юм байлгүй дээ, тийм ээ. Би сэлэнгээ дуртай. Бас уу, сэлэнг гоё эсэн үү? За болж. Одоо зүүнний амралтаар одоо бүгдээрээ сэлэнгээс илүү гоё дуртай газар байгаа надад. Тэр нь Увс. Бүр увсад очсон юм уу чи? Очиж үзээгүй. Чи тэг яаж гоё юм мэдж байгаа? Амар гоё далайн эрэхтэйс. Чи яаж мэдсэн? Манай аав хэлсэн. Тэгвэл чи очих юм байна удахгүй тийм. Очно. Чи ер нь их аялах дуртай юм байна зөв үү? Монголд байхдаа чи ингээл наашаа цаашаа. За тэгээд гадаадын зөндөө олон орноор очсон юм байлээ тийм ээ. За сүүл таашаа очив. Сүүлд Хонконг, Таиланд, Букак. Ямар дамжсан. Бүр дамжсан. Анхцаар. За тэг хамгийн гоё газар нь хаана вэ? Хонконг. Хонконг.
За юу нь гоё юм тийм? Хоёр давхар автобус нь. Хоёр давхар автобустай үл мэдхээ. Манай Монголд хоёр давхар автобус байх шүү дээ. Бас байдэн штэ нэрээ манад хоёр давхар автобус. Би Хонконгт хоёр давхар автобусанд анх удаа сууж үзсэн. За тэгсэн чи гоё. өндөр болсон юм санагдсан уу? Минийх суусан уу? Суусан. За нэр өндөр болсон юм шиг болж байна уу? Би гонхоод байгаа юм шиг. Сүртэй штэ. За тэгээд эмээгийнхээ тухай минийх үү ярьж ирсэн штэ яагаад? Эмээ нь яадаг гэлээ миний үд? Дандаа 20k өгдөг. 20k дандаа өгдөг. Азтай тий. Харин хайдаа өгдөг л та. Тэгээд чиний одоо нөгөө 20k-га хийдэг гахаа чи мөр дүүрцсэн үү? Дүүрээ тагалцсан. Оо тийм үү, дотроос нь хэдэн төгрөг гарч ирсэн? Дотроос нь 600 мянга. Чи баяжцсан байж штэ. Тэгээ тэрийгээ үрцэн. Юунд үрцэн? Гороо нөгөө нэг би хамаатантайгаа тэмдэглэх гээд нөгөө нэг төсөө өдөр дээр хоол идээд тоглоом дээр тоглоо. Миний мөнгийг үрцэн. Аавал үрж байгаа байхгүй юу те? Минийх бол үрээгүй зү. За тэгээ тоглоом тоглосон, хоол идсэн, өөр яасан 600 мянгаар. Тэгээд л гэртээ хайсан. Тэгээд дууссан уу? Тий. За тэгээд дахиад шинэ гахаа авцсан уу? Аваагүй. Өнөөдөр хаана хадгалж байгаа? Өнөөдөр аав. Өнөөдөр авах уу? Одоохонтой хадгалж байгаа газар байна уу? Одоо дууссан шүү дээ тэр мөнгө нь. Одоо тэгээ ерөөсө байхгүй болсон юм байна тийм. Нөгөө сая хүүхдийн баяраар үрээ ийдсэн үгүй юу? Үгүй. Төрсөн өдрөөрөө гэсэн шүү дээ тий. За. Төрсөн өдөр гэж ер нь чиний хувьд ямар баяр вэ? Үл мэдэх та хоёрын хувьд? Надад ганцхан миний өдөр гэж боддог. Ганцхан чиний өдөр. Индрагийн хувьд нийл баяр. Надад болохоор зүгээр л юм гоё. Зүгээр л нэг юм төсөө өдөр шиг санагд. Байдаг л нэг өдөр үү? Аха. Тэгтэл гоё баяр. Тэгтэл гоё баяр тий. Баахан чихэр идээд, баахан идээд. Дураараа. Ааштай амар ээж ав загнахгүй тий. Юу л өлөө хийсэн болно. Гэтэ намайг миний 3 сарын 22-нд намайг загнасан л та. Яаж загнасан? Намайг өглөө боссон байхад байхгүй юу? Намайг битгий чи яагаад тэл та гээл. Яагаад вэ? Би игсэн байхгүй юу? Оройд нь хадтад очсон байхгүй юу? За. Тэгсэн чинь нэгэд аавыгэд намайг би оройд нь нэгэд бүр шөнийн 1 цагт усан дорн гэдэг маягсан байхгүй юу? Тэгсэн чинь загнаад өглөөд нь аав амар алуусан. Аав амар зэнгсэн. За чамайг шүн усанд орхлоо гэдэг үү? За тэрийг аав нь шүн мэдээгүй байсан юм уу? Аав мэдсэн байсан л та. Тэгээд өглөө босоо загнидаа гэж бодсон байж тий. За тэгээд их загнав уу? Тэгээд төсөө өдрөөр арай гуйж жагаад Баянгол ирсэн лөө явсан. Яа ямар гоё юм бэ. Чи стэнэрэ өдөр болгон төрсөн өдөр болоосоо гэж мөрөөдмөр гоё юм хэлэх юм. Аав загнуулах юу гэдیں۔ Тэгэл нэг жоохон загналээс тий. Тэгэл дараа нь ста Баянгол ресторан ороод тэгээд тоглоо төмөө. Өвөө мэдээгээ Баянгол ресторан. Ямар гоё. Ой, ста гоё юм миний өчөө. За одоо их чинь дараачихаа хэсэг та хоёроо урих гэдэг юм даа. Гэтэ нэг юм таалагддаг. Тий, яг үнэ миний үч хэлж чинь те. Би тэгээд үгээр асууя заа юу. Юмаа үйл хөдлөлөөр биш. Одоо ингээд стресс гэж бид нэг ярьдаг штэ. Тэр чи юу вэ Индра? Уурлахыг хэлдэг. Өөр яахыг хэлдэг вэ? Уурлахыг хэлдэг. Уйлахыг хэлнөөр. Би биндээ гомдохыг. Яг зүйтэй гомдохыг хэлнөөр. Сандрахыг хэлнэ. Айхыг хэлнэ. Яарахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл ингээд дандаа ингээд буруу сэтгэл хөдлөлүүд гараад идэг те. Тэрийг хэдүүлээ ямар аргаар тэр стрессийг тайлж болохоор яаж гоё одоо сэтгэл хөдлөлийг бий болгохоор байна уу? Ямар аргууд байдаг лээ? 10 тоолно. 10 тоолно зүйтэй. Агаар амьсгална сайн байна. Гэхдээ та хоёр ч яста мундаг хэлж байна. Яг одоо дараа чи манай зочныг баг хэлжлээ дээ. Одоо цаашдаа өөр бас яах тухайга тэр зочноос асууя. За юу? За. Ийм ажил байдаг юм уу? Тада. За ийм хөөрхөн зочин маань ороод ирлээ. Би энэ гой юм баримаар санагдаад байгаа учраас эхлээд зочноо үзэгчдэд танилцуулъя. Charming клубын үүсгэн байгуулагч бясалгын багш Хулан багш маань хүрэлцэн ирээд байна. Маш их баярлалаа. За тэгээд маш их сонин урд хожид өмнө бид нар үзэж байгаагүй гой юм аваад ирлээ багшаа. Би ингэсэн байхгүй. Одоо энэ ямар одоо сэдвийн ямар ажил мэргэжлийг
юуг танилцаа одоо хүүхдүүдэд таниулах гэж байгаа юм бэ гэдээ асуухтаа би стрессийг яаж тайлдаг вүлээ гэсэн чинь манай үйл мэндх болохоор 10 хүртэл тоолдог. Эндра болохоор амьсгал авдаг гэсэн. Тэгэхээр манай дүүнэр бол их зөв хариулчлаа гэж би бодоод байна. Тэгэхээр энэ одоо голон гой ямар зүйлийг аваад ирв. Нэрээ стрессийг яаж тайлд юм бэ багшаа? За энэ дээр болохоор маш олон төрлийн зэмсгүүдийг ер нь хүүхдүүдэд сонирхуулах гээд аваад ирсэн. За одоо жишээлбэл за одоо хүүхдүүд маань болохоор ийшээ анхаарлаа хандуулж байгаараа. За энийг хэдүүлээ гоё хамт сонсон шүү заяа. За эндээс юу гарч ирж байна? За үл мэдхэд ингэ сонсогдож байна уу? За юу мэдрэгдэж байна? Нэгээс нэг чанга чимээ. Чанга чимээ сонсогдож байна. За чи одоо ингэ гараа ингэ энийхээ хажууд ингэ байлгаад үзээрэй. Хүрхгүйгээр. За тэгээ байж байгаа. Чичиргээ мэдрэгдэж байна уу тийм? За тэгэхээр энэ чичиргээ маань болохоор яадаг вэ гэхээр бидний уурыг тархин дээр очиж нэгсэндээ нөлөө үзүүлээд амраадаг тайвширдаг. Төрөний одоо хилээд байгаачлан бидний одоо уурыг тархинд байгаа нэг стресс биш үү? Хин нэгэнд бас гомдсон, айсвал гомдол ч юм уу тэр болгон дээр очиж нөлөө үзүүлдэг гэсэн үг. Дуу авааны чимээ нэцлэмжтэй. Нэг гардаг. Чихнээс нь юусаа гарахгүй санагдаад байна. Одоо гарч байна. Тийм. Орчод удд юм байна тийм. За тэгэхээр өөрөөр хэлбэл одоо дуу аваа бөгөөд энэ одоо агарын долгион хүнд нөлөөлдөг байх нь тэгх нөлөөтэй зүйл жишээлбэл энэ байх нь тийм. Энд ч одоо ямар нэртэй юм бэ? Энэ маань болохоор дуу таяг гэж нэг ихсэндээ нэрлэгддэг. Дуу таяг. Тийм. Тэгээд одоо энийхээ ингээ гадна талыг нь ер нь бол хараад үзэх юм бол гар аргаар хийцэн. За хүрээдс үзэж болно шүү те. За тэгвэл энэ тэнд дээр нь бол нэг юм цохилттой байгаад байгаа ч тий. Тэгэхээр энийг гар аргаар хийсэн 5-6 мянган жилийн тэртгээс ахуулаад хүмүүс нэгсэндээ ашиглаад ирж байгаад одоо энд хүрээд ирсэн гэсэн үг. Тийм үү. Энэ Монгол юм уу гинэ? Энэ Монгол биш энэ нөгөө төвдөөс ирэхэд бол захиж авчруулсан тустай гар хийсэн. Энэ айлуудад нэг юм жижигхэн байдаг шүү дээ. Тэр ер нь санаа нь мөн үү? Мөн яг ижлхэн. Эднэр хувьд болохоор яадаг вэ гэхээр илүү их нөгөө байгалийн дуу аваа чимээг хамгийн гол нь гаргаж байгаа учраас хүүхдүүдэд биднэрт өөрсөнд маань стрессийг маш их хэмжээгээр ер нь бол бууруулж өгдөг. За тэгээ дуу таяг гэдэг нэртэй хана шүү дээ. Дуу таяг. Дуу аваа гаргаад байгаа учраас тийм ийм чичиргээ вибрац нэгсэндээ гарч ирээд байгаа. За энэ дээр дахиад нөгөө хүүхдүүдэд гоё туршилт хийж үзүүлэхээр яадаг вэ гэхээр дотор нь ингээ ус хийж агаад тэгээ усны толгоос шиг бас ингэж дуургаж болдог. Тэгэхээр яадаг вэ гэхээр ийм нэг хөнгөнсөн байгаа чимээ маань болохоор бидний уурах тархинд маш их хэмжээгээр очиж бас нөлөө үзүүлээд амрааж бас тайвшруулдаг нэгэн төрөл нь олж хувирхан л дээ. Одоо ингэнгүүт арай жоох өөр одоо дуу аваа чимээ гарч байгаа тийм байна. Одоо тэгээд жишээлбэл айл одоо ийм том жижиг энэ одоо төвдийнх Монголынх иймэрхүү гоё дуу таягтай бол энийг ерөнхийдөө бол ингэж дуурж ивэл их зүгээр юм байна. Зөв үү? Тий, дуурж ивэл дээрэс нь ингэж нөгөө хөг авааг нь байнгын гаргаснараа дуу авааны долгиос л одоо энерги имжлэхээ бас хүмүүст болж өгдөг. За жишээлх юм бол дахиад би нэг өөр одоо юг хүүхдүүдтэй бас сонирхуулъя тий. За энэ маань болохоор юу вэ гэхээр ингээд нөгөө тэнгшаа гэсэн юм надад иршилтэй. Саяны одоо дуу аваа чимээг бодох юм бол арай жоох өөр ялгаатай сонсогдно. За би хүүхдүүдтэй сонирхуулъя тий. За энэ болохоор бүр арай илүү нэг юм хурц гүнзгий юмрхүү дуутаагаад зү тий. Тэгэхээр бидний юм нөгөө орчны энерги цаа тий дээрээс нь орон зайг ер нь цэвэрлдэг. Хүмүүсийн одоо нүдэнд харагдахгүй байгаа тэр аураг нь бас цэвэрлдэг гэж үздэг байгаа. Аура гэж мэдэж гэнэ үү? Мэдхий ойлгож байна уу? Индра мэдэж гэнэ үү? Аура гэж юу хэлж байгаа юм бэ? За аура гэдэг нь болохоор хүүхдүүдэд юу яагаад үзье? Хэдүүлээ нөгөө энерги гэж яг юу юм бэ гэдэг талаас нь үзье тий. За хоёр гараа хооронд нь ингээд юу яагаад үзээрэй. Нийлүүлээд. За тэгээ хоёр гараа ингээ хооронд нь холдуулаад үзье, ойртуулаад үзье. За ахиа хажуу тийш нь болоход за ингээд юу мэдрэгдэж байна? Чичирж байна. За чичирж байгаа юм санагдаж байна. За үл мэдэх юу мэдрэгдэж байна? Нэг юм барьсан юм шиг. Юм барьсан юм шиг. За тэгэхээр энэ маань болохоор бидний энерги байгаа байхгүй юу? За тэгээ энергийг болохоор яадаг вэ гэхээр яг энэ дээр одоо харагдаж байгаачлаа. Энэ одоо маш олон гоё өнгө солонгой өнгөтэй ер нь харагдаж байгаа ч лээ тий. За тэгэхээр хүний биед бас яг ийм одоо төрлийн өнгөнүүдийн аура гэрлийг одоо хүнд хүрдэт байдаг гэж та хэд маань ойлгож болно. За тэгэхээр энэ өөрөөр хэлбэл одоо ингээд жишээл үл мэдх ингээд зогсчихлаа гэхэд ингээд доороос нь улаан гэдэг ингээд өнгө өөрөө баг ялгаруулж байгаа гэсэн үг болчихсон. Бидний нүдэнд харагдахгүй. За юуны йогийн шинжилгээ ухаанаар яаж үздэг вэ гэхээр хүний биед ч нөгөө 72,000 энергийн судал сувгууд байгаа шүү дээ тий. Тиймүүд хүнд болохоор ийм 7 төрлийн чакра энерги нэгснээр байдаг. Тэрийг зөрүүлээд энэ 7 төрлийн аягаараа очиж одоо дуу аваа зэмсгээ бас гаргадаг байна. Ойлголоо. За тэгэхээр манай хоёрын барьсан байгаа зүйлс нь
бас одоо ямар учиртай байд. Энэ бол миний санджаар айлын хаалганы тэнд ингээд байдаг санагдаад байна. Тэгээ миний хүнийг дуурахта үл мэдхээ жаа гурлаа энийг хэлээ сонсъё. Аха. За дуургаараа миний хүү. За энэ ямар учиртай. Энэ маань болохоор нөгөө салхин одоо хонх гэж нэрлэгддэг. Тэгээд дотроос нь ингээд нэг юм хөнгөнөө жингний дагам шиг маш гоё одоо таата чимээнүүд гарч байгаа. Тэгэхээр салхины байгалийн дуу аваа чимээгээрээ энэ хоёр маань хоёул дуу аваа чимээг нь бол гаргаж байгаа. За одоо энэ маань болохоор яаж байгаа вэ гэхээр энэ чинь ингээд нэг юм 7 төрлийн бас нотнуудтай байна шүү дээ. За тоглоод үзтээ. За миний хүү тоглоорой. За тэгэнгүүт өөр төрлийн бас нөгөө хөг аялах нот до ре ми фа соль си до нөгөө нот чи ер нь бол гарч ирж байгаа. Бас ахаад нэг юм одоо амраад төрлийн зэмсэг гэж ойлгож болох нь. Энийг юу гэж хэлдэг вэ? Трам гэж нэрлэдэг. Трам гэж хэлдэг. Аа. За өөр тэнд бас сони юм харагдаад байна. Үлмэдхээ миний хүү тэр нэг юмыг үзтээ тэгээд багштай үзүүлээд асуудаа юу вэ тэр? Аа. За юу сонсон чи миний хүү яасан гэлээ? Унтах гэсэн. Унтах гэсэн гэж ямар чистэй зүйл. За энэ маань болохоор яг нөгөө усны дуу аваа чимээ гаргадаг. Хүмүүсийг яг нөгөө амраад энэ саунд терапи тэгээ дуу тайгныхаа эмчилгээг хийснийхэн дараагаар илүү амраач тайлбарлах зөвлөхөөр сонсогддог байна. Тэр цаана нэг улаан юм байна үл мэдхээ. За. За энэ ямар учиртай. За энэ хоёр хүүхэдтэй бариулж хагаад одоо юу вэ? Багш нь энэчээс ихэд нөгөө аягнууд өгөөд таад маань өөртөө нэг гоё цохиод үзтээ. За өвтгөн дээрээ тавьчих жоохон хүндээж магадгүй. Хааха. За. Дийлэх нү миний. Өө сайн. За тэгэнгүүтээ ингээ гадна талаас ингэж яагаад цохиод үзээрэй. За би туслая. За ингээ барьчих. За чи цохиод үзээ хаа. Оо зөв. Болж энэ тий. Бүдүүн нь тий. Аха. За. За ингэнгүүт одоо дуу аваа чимээ гарч ирж байна тий. За. Энийг болохоор энэ болохоор тойруулдаг юм тий. Энэ болохоор ялгаатай. Энэгээр бол тэгж болохгүй нэ тий. Энэ нь бол тэхгүй. Илүү зөвхөн цаг. Алиг чи нэг энийгээ цохиод үзье даа энэ чи. Урдаа нэг аяг тавьчаад ганцдаг. Яахаар энэ гарч чирч. Тийм үү? Гарч чирж байгаа чинь нөгөө жижигхийлж байгаа чинь аахгүй юу? Агаар жижигхийлж шүү дээ. Одоо өөрөө гацтэй тий. Тий. За хамтдаа хэдүүлээ гоё бэлтгэл хийгээд үзэхөө тий. Хүүхдүүд. Дараа нэг одоо энийгээ бариад бэлтгэл хийх үү? Үгүй яах ийшээ зүгээр сууж байгаа. Энийг аваач тавиараа. Тэгэхээр үл мэдхээ бясалгалын багш гэж ийм мундаг багш нар байдаг байх нь шүү дээ. Ойлгосноо? Ийм ажил байдгийг чи мэдчихсэн үү? Энэ юу юм бэ багш? Энэ нь болохоор дотроо юм одоо шаартай илүү одоо байгалийн дуу аваа чимээд талдаа болохоор урсгал уус за тэгээ дээрээс нь юм нөгөө далайн дуу аваа чимээ гэдэг гаргадаг хөөсөж байгаа. Нэрээ тийм байна. Давлгаа далайн давлгаа юм шиг тийм. Эвгүйсэн үү? Тийм байна. За одоо хэдүүлээ миний хүүхдүүд бясалгал штэ одоо стрессээ тайлна гуруулаа. За юу. За тэгээ одоо болохоор би ингэж бодож байна. Одоо үзэгч хүүхдүүд маань аав ээжтэйгээс хамт хийж болох үз эхлээд бясалгалыг би тайлбарлаж өгч байгаа. Тэрийг тавьж байгаа. Бясалганд одоо хийж байгаа. За тэгэхээр ингээд хүүхдүүдтэйгээ хамтдаа бясалгах багшаа. Юу яах вэ? Ариун агч манаас одоо та хоёр маань баруунлынхаа гарыг тийм индратаага баруунлынхаа гарыг дээр талдаа тавьчих. За үл мэдэх болохоор анаа руугаа харна. Миний хүү баруун талаа. За тийм болж байна тий. За би бинийхаа нэгэсэндээ гараас нь барьчих тий. Би жоо ихлээс учих өө зүг. За аха болж байна. За би бинийхаа нэгэсэндээ гараас барьж байгаа. За бүгдээрээ нүдэ нарай. За бүгдээрээ нүдэ анж агаад. За эндээ бүгдээрээ амьсгалаа аваад гаргаарай. Өөрөө өөрсдийнхөө хэмнэлээр. За одоо зүгийн дүнгийн авийг мэдэн штэ тий. За тийм дуу аваа чимээ гаргах гэж байгаа шүү. За амьсгалаа авлаа. За энэ дахиад 3 удаа хийгээд үзье. Амьсгалаа авлаа. За өөртөөхөө биен дээр гараа зөөл хаалгуурхан тавьчих. За буцаагаад
За хүүхдүүдэд нуруугаа сайхан цэхлээд. За мөрөө сайхан суллаад. За одоо хэдүүлээ яах вэ гэхээр за хөлийнхөө үзүүрээс ахуулаад өөрсдийнхөө биеийг сканераар харж байна гэж төсөөлөх шүү. За доороос нь дээшээ чиглэлтэй бидний биеийг сканердаа харж байна гэж төсөөлөх юм бол за маш гоё гэрэл доороос нь ахуулаад дээшээ гэж чиглэлтэй бидний биеийг одоо урсгаж байна. За буцаагаад дээрээс нь доошоо чиглэлтэй бидний биеэр маш гоё гэрэл гүйж гин гэж бүгдээрээ төсөөлье. За эндээ бүгдээрээ өөрсдийнхөө баруун талынхаа гарыг зүрхэн дээрээ тавиарай. За эндээ зүрхнийхээ цохилтыг мэдрээд за өөрсдөндөө холбогдъё. За зүрхнийхээ цохилтыг мэдрэгдэж байх үед ямар шууд дуу аваа чимээ, юу хэлмээр вэ? Юу сонсогдож байна? Тэрийг сонсох гээд үзье. Халуун байна уу? Бүлээн байна уу? Танд яг юу мэдрэгдэж байна? Тэрийг төсөөлөд хараад үзээрэй. За нөгөө талынхаа гарыг зүрхэн дээр ахаад игнүүлээ тавиарай. Хоёр талд нь өөзөө. За бүгдээрээ хамтдаа багшийнхаа хэлж байгаа зүйлийг хамт дагаад хэлхий шүү. Би өөртөө хайртай амар амгалан их тайван байдаг. За бүгдээрээ баган дурууныхаа хойхон талд нь хамгийн хайртай дотны аав ээж нэрсэн байгаагаар төсөөлөөрэй. За аав ээжийнхаа хөөрхөн харж байгаа харцын төсөөлөд гэр бүлээрээ аз жаргалтай байсан үеүдээ бүгдээрээ сэтгэл дотроо төсөөлөд үзье. За аав ээж нь чамайг маш их гоёор нурууных нь хой талаас тэрвэрж гин гэж бүгдээрээ төсөөлье. Маш гоё хайр дүрэн тэрхүү хайрын тэрвэрлтийг мэдрээрэй. За хоёр гараа зөөлхөн биенийхээ дагуу өөрсдийгөө тэрвэрээрэй. Өөзөө. За ийхүү тэрвэрч байх үедээ аав ээжийнхаа маш их гоё тэрвэрдэг хайрыг нь бүгдээр мэдрээд үзье. За багшигаа дагаад хэлээрэй. Би аав ээжтэй хайртай амар амгалан эрүүл их байг. За маш сайн байна. За одоо нүдэн ансан чихтэй хоёр гараа урагш нь болохоор өөзөө. За биенийхээ уртаахан талд гараа жоохон өөрлөгөө дөхүүлээд за яг дэлхий байгаагаар төсөөлье бүгдээрээ. За үүр дээр маш том дэлхий байгаагаар бүгдээрээ төсөөлье. За тэрхүү дэлхий дотор маань маш их олон хүмүүс дээрэс нь ан амьтад амьдардаг. За маш гоё солонготтой дэлхий дээр маань хамгийн их аз жаргалтай хөөрхөн хүүхдүүдийг бүгдээрээ төсөөлье. За маш гоё амьтдыг бас төсөөлөөрэй. Таньдас яг ямар шиг амьтан харагдаж байна? Тэднэрийгээ бүгдээрээ төсөөлөд харъя. За дуу аваа чимээнүүд сонсогдож байна уу? За маш гоё байгалийн дуу аваа чимээнүүд сонсогдож болно. За багшигаа дагаад хэлээрэй сүүлийн удаа. Би их дэлхийдээ хайртай. Амар амгалан эрүүл их байг. За бүгдээрээ зөөлх хаалгуурхан хоёр гараа доош нь буулгая. За эндээ амьсгалаа ажиглаад өөрсдийгөө бүгдээрээ айл болох тайван амгалан. За зөвхөн одоо цаг дээрээ. За нүдэн ансан чихтэй. За энэ орчны дуу аваа чимээгээр анхаарал хандуулаарай. За нүдэн анаад нүдэн дотроо маш гоё хөөрхөн хамгийн хайртай дотныхоо хүнийг бүгдээрээ төсөөлье. За тэр хүндээ бүгдээрээ маш хэмжээний гоё хайр, дээрэс нь маш гоё дулаан өнгөөр
Аз жаргалын энерги түгээж ингэж бүгдээрээ төсөөлье. За бүгдээрээ маш гоё шидэс дуу аваа чимээг сонсож байна. За дотроо маш гоё мөрөөдлийнхөө байшингуудаа за хүсэл мөрөөдлөө бодороо манай хүмүүс. За сайн байна. За бүгдээрээ хоёр гараа хооронд нь зөөлөх үрийн хүүхдүүд. За хоёр гараа сайхан зөөлөх хооронд нь өрсөн бол за бүх зүйлийг харуулдаг нүдэн дээрээ талархаад нүдэн дээрээ гараа зөөлөх алгуурхан тавиарай. За дахиад хооронд нь гараа сайхан өрч байгаад бүх зүйлийг сонсгодог чихэн дээрээ тавь. За чихэндээ бас талархлаа, баярлалаа гэж хэлье. За хамгийн сүүлд хооронд нь гараа сайхан өрч байгаад өөрсдийгөө зөөлхөн тэрвэрээрээ. За эндээ төрж байгаа мэдрэмжүүдээ бүгдээр ажиглаад үзье. За өмнө нь хийж байсантайгаа яг танхимд орж ирж ирсэн үе, яг одоо байгаа цаг хугацаагаа өөрсдийгөө ямар ч өөрчлөлт гарсан байна. Бүгдээрээ анзаараад үзээрэй манай хүмүүс. За хоёр гараа зөөлхөн алгуурхан өвдгөн дээрээ тавь. За хөшиг нээгдэж байгаа мэтэр зөөлхөн алгуурхан нүдээ нэгэр. За туслаа өөрсөндөө баяр хүргэе. Мундаг байлаа. За яаж нүдэн нээсэн чинь ямар юм бодогддог үл мэдхээ? Мэдчихэж. Мартчих. Индрад яасан? Юу ч бодогдоог гэсэн. Юу ч бодогдоогүй тий. Над бас ингээд нүдэн нээсэн чинь бүх юм нэг цав цагаан гэрэл гэгээхтэй юм шиг. Тэгээд та гурав чинь амарч гой цагаавс би ерөөстрийг анзаараагүйсэн байна. Сая анзаарлаа. Хүмүүс хүүхдүүд яадаг вэ гэхээр хичээл нэрийг бас хулан гэдэг шүү дээ. Тийм үү. За хулан багштай адилхан байна. За стах баярлалаа багшаа. Би сургуулиудад яг ингэж бас хичээл ороосоо гэж их боддог. Яа тэгэл хүүхдүүд маань ер нь бол хүүхэд гэхгүй бүгд одоо нөгөө стресс гэдэг юмыг ойлгодог, мэддэг болсон. Их ч одоо тэр талаараа амархан сурах гэж би бодод байгаа эдрээ. Та юу гэж бодож байна? Сая яг нөгөө таны хэлсэнчлэн яг бэлтгэл хийсний дараагаар маш их олон зүйлүүд гоё нэг юм тодорцсон юм шиг илүүтэй хөнгөтэй харагдаж эхэлдэг. Дээрээс нь хүүхдүүдийн маань хувьд одоо ингээд анзаараад үзэхээр биенийхээ аль нэгэн хэсэг дээр юм уу альсад амьсгал дээр ингэж төвлөрж байгаа маань хамгийн гол нь бэлтгэл. Тэгээ бэлтгэл гэдэг зүйл бол биднээс их хол байдаггүй. Хийж байгаа алхам болгоно бид нар бэлтгэл болгож болно. Тэгэхээр хүн болгонд энэ зүйл маань амьдралын хэм маяг болоосай гэж хүсдэг байгаа. За тэгээд үл мэдэх бясалгалын багш гэж ийм гоё ажлуудыг ойлгоо. Ойлгосон. За чи ер нь ийм мэдчихсэн өмнө нь ившээд. За гоё санагдсан миний үед. За хоёр дүүд маань таалагдсан маш их баяртай байна. Ийм сайхан бидний нүдэнд үзэгдэхгүй мөртлөөсөө эргэн тойронд байдаг энэ ирчгүүч гэдэг юм, энэ эрчим гэдэг юм чинь бидэнд маш чухал байдгийг жоохон ч гэсэн манай дүүнерт болон нийт үзэгчдэд маань тайлбарлаж өгсөн тандаа маш их баярлалаа. За ажилд нь өндөр амжилт хүсье. Баярлалаа. Гурлаа харин дараагийн хэсэгт орохоо. За тэгье. Би мэдээ. За ингээд нэвтрүүлгийнхээ сүүлийн хэсэгт орлоо гурлаа. Яадаг лээ мэдхээ. Та асуулсан харин бид нэр мэддэг бол би мэднэ гэ гараа. Их чинь нэг сэдв хэлнэ те. Тэгэхээр хэрвээ мэддэг бол би мэднэ гэ таар гараа өргөөрэй. За ёо. Та хоёр нэр гэдэг үгийг мэдэх үү? Би мэднэ. За юу гэсэн үг нэр гэж? Нэр гэж хүний нэр. Хүний нэрийг яри тийм ээ. За хизээ ер нь хүн нэртэй болдог үлээ. Дөнгөж төрөөд болдог тийм үү? За миний үгийн нэрийг анх хэн өглөө? Аав. За, Индра гэж яагаад ийм нэр өгснэг чи асуусан ааваасаа? Хайртай гэж өгсөн.
хайртай гэсэн утгатай юм уу Индра гэдэг нь? Тий. Хаанхын үг юм болоо Индра гэж? Нөгөө бүр дээр үед Индра гэдэг нэртэй бурхан байдаг гэсэн. Хайрын бурхан юм уу? Тий. Оо ямар гоё юм бэ. За манай үл мэдхийн нэр чинь ямар нэр үлээ? Бэлэгт. Билэгт гэдэг нэр. Тэр ямар учиртай хэн өгсөн миний үү? Аав нь яагаад ямар одоо бэлэг бодож өгсөн байна? ямар нэгэн бэлгийг өгж байгаа бэлэг. Бэлэг гэдэг чинь нөгөө нэг ингээ өгдөг бэлэг гэхээсээ илүү миний бодлоор бэлэг бах тийм ээ. Арай өөр бичигддэг байхгүй. Бэлэг гэдэг нь миний үг ингээд одоо бэлэгтэй сайн өдөр төрлөө, бэлэгтэй сайн явах болтугай гэд аав нь ерөөсөн бах гэж би бодоод байна. Зөв үү? Зөв. Тэгэхээр ингээ хүн болгонд ингээд нэр өгдөг байх нь штэ. Утгатай нэр өгдөг. Утгатай нэр өгдөг. Ихэнхдээ ямар утгатай байдаг байх нь дандаа? Хайр. Дандаа сайн сайхныг ерөөсөн те. Энэ хүүхэд маань сайн яваасай, амьдрал нь гоё байгаасай гэд өгдөг байх нь тийм үү? За тэгээд энэ нэрийг хүн сайн авч явахын тулд яах ёстой вэ тэгэхээр? Бүх юм сайхан болоосай. Бүх юм сайхан болоосай гэж дандаа бодох байна тийм үү? За тэгээд дээрэс нь яах нь? Бүх юм гоё өнгөрөөсэй. Тий, сайн сайхан юм хийдэг. Сайн сайхан юм боддог. Тийм үү? Тийм байх нь шүү дээ. За тэгэхээр миний хүүхдүүдийн энэ аав ээжийнх нь өгсөн энэ сайхан нэр, Бэлэгт гэдэг нэр, Индра гэдэг нэр, улам сайхан алдартай болж улам сайн сайхныг авчирч энэ нэрээ миний дүүнэр өндөр төргөж яваарай. За юу. За тэгээ та ир ч гэсэн бас хүүхдүүдтэй гурлаа тэгээ өрөөчи тийм ээ. Хүн болгонд өгсөн энэ сайхан алдар нэрээ өндөр төргөж яваарай гээ өрөөчи. Тийх үү? За ингээд нэвтрүүлгээ дуусгана. Харин одоо охтын нэг нууц байгаа. Надад Индра зааж гисэн. Тэгээд чамтай тэрийг тогломоор байна гэсэн учраас за одоо хэлсэн зүйлийг хийгээрэй заяа. Ямар өнгө дуртай вэ? Хар. Биш цагаан. Ямар өнгө дургүй вэ? Яга. Хэдийн дуртай вэ? 6. Хэдийн дургүй вэ? 3. Аав би юу? За цагаан хувцастай ягаан машинтай 6 их нэртэй. Хэдийн дургүй гэсэн мөлий? 3. 3 хүүхэдтэй ядаа амьдрна. Яга ядуу болчихоо тэрийг засчмаар байна. Тэр 6 ихтер бас арай л итгэх гээд байна. Нэг л байх болов. Би 6-гийн дуртай шүү. Тийм үү? За тэрийг арай өөр гоё болгочих та 6 найзтай гिचвэл бас болж лэн тий. За сони юм байна. Ийм сони тоглоомыг хин чам зааж гисэн. Ерөөд биш болчихлоо. Найз нь зааж гисэн үү? Тэрийг ядуу биш өөрөөр хэлчихье заяа. За юу гэдгийг одоо маш их ажилсаг болоорой гэж болж байна уу? За тэгээ. Яна би үлсэний гиз дуграадах юм. За хурдхан шиг хоолоо идэ тийм үү? Тэхийн тулд хоёулаа одоо нэвтрүүлгээ өндөрлөн найзтай бэлгээ өгнө шүү дээ тий. За ингээд дүүдээ битэрийн энэ нэвтрүүлэгт оролцож хөгжилтэй сайхан яриа өрнүүлж олон сайхан зүйлийг мэдэж авсан байх гэж их чинь бодож байна. Миний үчи том болоод ямар ажил ийн гэлээ? Би том болоод шүүгч олно. Шүүгч. За энэ гоё өрөөл нь биелэх болтугай гэж өрөөгөөд энэ нэвтрүүлгийн ах эгч нар нь миний дүүд амттангууд өгөрөө гэсэн. За. Тэгээд дээрэс нь нөгөө нэг нэвтрүүлэг дарахад ингээ хүүхэлдэйн төрхөөд би болоод исэн санаж байна. Миний үчи өөрийнхөө хүүхэлдэйн төрхийг санаж байна. Санаж байна. За энэ дотор байна уу? Харагдаж байна уу? Байхгүй. За дахиад ингээ гарan заа юу. Бүх хүүхдүүдийг ийм хүүхэлдэйн төрхүүдийн шин долгион студийн ах эгч нар энэ хэм байна. Битээр байгаа зү тий. За ингээд стикер болгож байгаа. Тэгээд дүүдээ энэ стикерийг бас ингээ хэрэглээд тоглоорой гэж шин долгион студийн ах эгч нар нөгж байгаа шиг байна. За юу. За гурал хайрын нэвтрүүлгээ өндөрлөе. Юу гэж хэлэх ёстой вэ? Баяртай. Тийг нь дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай.